За өдрөө байцгаана. Dreamfest-ийн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд хэдүүлээ энэ удаа Photoshop дээр жоохон бас өнгийг бас жоохон тохируулж бас яаж илүү одоо гоё одоо фото зураг болгодог талаар хичээл орох гэж байна. За тэгэхээр шууд явъя. За тэгээд за би нэг зургийг татаж авсан. За тэгээд нэг юм анхааруулхад за та бүхэн эхлэхээс өмнө одоо зураг хэр хэмжээтэй байна гэдгийг заавал шалгаж явах хэрэгтэй. За тийм учраас image size. За тэгээд энэ бол нэлээд том зураг байгаа харж байгаа. Бүхэл бүтэн 4000 харьцан 3000-тай бараг 5000 харьцахтай ийм том зураг байна. За харж байгаа image size 42.8 ийм том. За тэгэхээр энэ дээр бол хэдүүлээ хэрвээ яг энэ томоор нь одоо өнгийн одоо өгөө явах юм бол мэдээж гацаж эхлэх болно. За тийм учраас хэдүүлээ жоохон багуулгаад 2500-аар болгочих. Энэ бол хангалттай. Ер нь ямар нэг юмд тэгээд энэ чигтэн битээ унтраагаарай. Энэ чигтэй байх хэвээр. За тэгээд окей. За ингээд жижигэрчин гэхдээ пиксел бол нэг унсан сүртэй нэг юм байхгүй байгаа харж байгаа. За тэгээд эхэлцгээе. За тэгээд юуны түрүүнд хэдүүлээ энэ доор байгаа энэ өнгөний энтрээр л одоо нилээн хийдэм ашиглана. За тэгээд мэдээж хэдүүлээ энэ зургийг өшөө гоё тодорхой бас өшөө гоё жоохон фокустай болгож за тэгээд янз бүрийн нэг жоохон илүү дутуу юм нь бас арилгаж. Гэхдээ миний бодлоор ер нь одоо фотографи хүмүүс бол ер нь зургийг бол аль талдаа бод талаас нь авахыг хичээдэг. Тийм учраас ер нь л нэг илүү дутуу юм ер нь баг ус тохгүй байсан баг дээр байдаг. Гэхдээ хэдүүлээ энэ дээр бас нэг иймэрхүү ийм илүү гарсан ус эдрийг бас нэг устгах болно. За тэгээд хэрвээ та бүхэн яг энэ зургийг бас ашиглаад дагаж их өсөж байгаа бол доод одоо бичлэгийн доод талд татах линк байгаа. Би тэн дээр тавьсан байгаа. За тэгээд хэдүүлээ хэлцгээе. За тэгээд юуны дүрмд хэдүүлээ үсийг янзлах хэрэгтэй. За тэгээд энэ илүү гарсан үснүүд мэдээж таалагдахгүй байгаа. За тийм учраас хэдүүлээ зүгээр энэ spot healing brush энүүгээр хэдүүлээ нэг эвтэйхэн ингээд салгаад өгчөж болно. Нэг юм энээрээ биш болчлоо. За бас жоохон болгоомжтой байхгүй бол бас зарим хэсгэрээ бас жоохон асуудалтай. За тэгээд болохгүй байгаа бол healing brush авч агаад энэ чинээс аалтаа дарж агаад энд дээж аваад за одоо дээж л аваа л гэж хэлэндээ. За ингээд эвтэйхэн ингээд салгаад явчих болно. Ингээд зарим нэг эвгүй за саяныхэр нь байж исэн дээр юм шиг байна. Энийг нь авчи. За тэгээд өшөө энд байна. За энэ дээр хэдүүлээ жоохон энэ хэсгээс нь жоохон авчи. За тэгээд энэ чинээс нь жоохон. За ер нь та бүхэн тэг авах хүсэж байгаа бол тэгээд тухайн юмнаас сайн аваад явах хэрэгтэй. Ер нь энэ чинээсээ ер нь сайн аваад явах хэрэгтэй. За нэг геймерхүү байхад нэг арай цэвэрхэн болж байгаа харж байгаа. За тэгээд энэ дээр байгаа үсийг бол хэдүүлээ цэвэрлэн гэж мэдээж байхгүй. Энд бол нэлээд удах болно. За тэгээд энд нэг жоох илүү гарсан байна. Тэгээд энийг нь хэдүүлээ эвтэйхэн цэвэрлээд авчи. За энд байна. Энд байна. За шо энд байна. За ингэ боллоо. За тэгээд хэдүүлээ зургаа одоо мэдээж жоохон өнгийг оруулж жоохон сонирхолтой болох хэрэгтэй. За тийм учраас сонгодог арга бол gradient map байдаг. За эсвэл хэдүүлээ шууд gradient-ээр шууд бүхэлд нь явчих болно. За тийм миний сонгох дуртай бол энэ байна. Энэ угаасаа цаанасаа гараад ирнэ. За тэгээд өнгөө мэдээж нарын хэсэг учраас хэдүүлээ дээд талд нь шарын. За жоохон сэнхэртэй үсгэн жоохон доор нь өгцгөөе. Ой уушлаа. За тий окей. За тэгээд хэдүүлээ нэг soft дээр тавиад за ингэхээр нэг айгүй эвтэйхэн гоё болоод ирж байгаа харж байгаа. За тэгээ нэг гоё Photoshop-ийн нэг гоё юм бол энэ хажуу талдаа заавал маск өсгөж өгдөхөөр нэг онцлогтой байдаг. Тийм учраас хэдүүлээ маск brush авч агаад цагааны эсрэг хар дээр тааруулж агаад за тэгээд эвтэйхэн энэ дээд талаа нэг өсрэл нэг 40-тай ахт болно. За тэгээд цэнхэр нэг хэдүүлэнд нэг хэрэггүй учраас жоохон ингээд за тэгээ өсөнд жоохон шар өнгө ер нь тусвал их зүгээр бас за тэгээ энийгээ дахиад жоохон нэг нэвц болгож байгаа жоохон дээд талаас нь жоохон аваад өгчээ нэг жоохон аваад өгнө за тэгээ уцаагаад 40 дээрээ тавьж агаад энэ хэсгээр нь жоохон за тэгээ буцаагаад өнгийн одоо
цагаан болгож байгаа энэ хэсгээр нь жоохон ч өгч юм уу нэг тиймэрхүү байдалтай болгож болно. За тэгээд энийг нэг өсрөөл нэг 75% тахт болно доо. За тэгээд одоо хэдүүлээ ямар өөрчлөлт болсон харцгаая. За дайггүй болж ирж байгаа харж байгаа. Нэг жоохон нэг амьд талдаа болж байна. За тэгээд одоо хэдүүлээ нэг дахиад нэг жоох юм хийцгээ. За энэ дээр болохоор color balance гэдэг нэг дайггүй эффект байдаг. Энэ дээр хэдүүлээ жоох арсны өнгийн жоохон mid tones голын нэг хэсгүүд. За тэгээд нэг жоохон ягавтар өнгийн жоохон синхэртүүгийн жоохон түлхээд өгчүүл миний бодлоор нэг жоохон нэг юмрх болох байх. За нэг нарай л их өгсөн шүү байна. За тэгээд хэдүүлээ бас жоохон төсөөлөх хэрэгтэй бас за жишээ нь энэ шидтэй байд байна. За тэгээд өшөө юу байж болох вэ гээл. За тэгээд нэг юм хэлэхэд би бол сая энэ хичээлийг оруулахдаа бол ерөөсөө юу ч удаагүй шууд орууллаа. Хамгийн гол нь хэдүүлээ бас оргиор нь бас хэдүүлээ бас жоохон бас миний яаж хийж байгааг бас та хүн шууд харуул бас та бүхний төсөөлөл бас илүү сайн нэмэгдэх болоо гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ жоохон ногоон өнгийн сэргээгээд үгүй. Ингэх юм бол илүү сонирхолтой болж эхэлнэ. За энэ арьсан дээр ногоон тусахад нэг санаа зовох хэрэггүй. Хэдүүлээ дараа нь аргалж болно. За одоо highlight хэдүүлээ гэрлийн жоохон улаан руу, за бас жоохон ногоон руу, за тэгээ жоохон синхэрлүү. Жоохон нэг миний бодлоор нэг энэ хавцаа тэгэл та хүн өөрсдөө сайн харж байгаа л ямар шиг харагдах нүдийг харж байгаа сайхан яваад ах хэрэгтэй. За тэгээд брошо жоохон жижиг болгож жагаад хар дээр таруулж байгаа. За тэгээд нэг өнгийн жоохон энэ шинийн гар байна. Гарн дээр нэг жоохон арилгаад өгчээ. За тэгээд нэг иймэрхүү ахт болж байгаа харж байгаа. Нэг одоо шар өнгө нарай дээр гоё гэрэлтэж өгч байна. За тэгээд хамгийн их хэрэглэх дуртай гэвэл одоо юу байна? Solid color. За хэдүүлээ энэ дээр жоохон байгалийн өнгийг авъя. За тэгээд soft дээр тавья. Одоо хэдүүлээ энэ талд нь илүү их улбар шар өнгийг оруулж өгөх хэрэгтэй. За тийм учраас дэж энэ хэсгээ жоохон арилгаад өгье. Тэгээ та бүхэн хэрвээ камертай болвол өөрсдөө за нэг танд хүн амтан байгаа бол өөрсдөө гоё зургийг авч агаад тэгээд хийвэл илүү гоё сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За тэгээд нэг юм хэлэхэд би удахгүй бас камер авах гэж байгаа. За тэгээд хэрвээ камер авчих юм бол бас зураг дээр аваад тэгээд яг жинхэнэ бодит одоо өөрөө авсан зураг дээр та бүхэнд бас ажиллаж үзүүлвэл илүү бас хичээл бас үнэмшилтэй бас сонирхолтой болох байх. Тэгээд бас далимд нь бас би та бүхэнд камер ямар линзээр авсан, ямар фокусаар авсан гээл ямар одоо шатартай авсан гээл нэг тиймэрхүү юмнуудыг бас та бүхэнд бас илүү сонирхолтой болох байх. За тэгээд ийм байна. За тэгээд хичээл рүү уцаарцгаая. За тэгээд дахиад жоохон гарн дээр нь жоохон шарын жоохон нэмж өгвөл их тэгтээ цагаан энэ хоёр өнгийг та хүн сайн хараарай гэх юм бол арай дээр байх. За нэг юм явцсан. За одоо хар дээрээ таруулж байгаа дээдлээс нь жоохон хасаад өгье. За болж байна. Хэдүүлээ жоохон гарн дээр нь бас жоохон тусгахын тулд ингэлээ. За тэгээд одоо та бүхэн харж байгаа нэг FTX нэг гоё шар өнгө жоохон уусаад өгсөн байгааг. За тэгээд одоо хэдүүлээ нэг жоохон vibrance нэг жоохон хэрэгэлчихье гэж бодож байна. Нэг өнгийг нэг жоохон нэг FTX нэг гоё ялгаад өгчтэй. Энийг нарай л өгчих шүү боллоо. За энийг нэг жоохон багсгачих. Нэг сүртэй нэг хэрэггүй л дээ. Нэг FTX нэг highlight одоо нэг гэрэлний нэг жоохон үндсэн нөгөө юуг нь л болгох тий. За тэгэхээр энийг хэрэглэхгүй ч байсан бол хэдүүлээ жоохон өөр юм бас үзье. Миний бодлоор фото фильтр ер нь их дайжгүй. За тэгэхээр би curves-ийг ер нь хэрэглүүл зүгээр гэж бодож байна. Тэгэх юм бол хэдүүлээ жоохон контрасттай жоохон явах болно. За нэг энэ хавцаа. Тэгээд хэдүүлээ жоохон улааныг жоохон дараад өгье. За тэгээ ногооныг жоохон ихсгээд
Жоохон маш жоохон хэсгээд. За тэгээд цэнхрийг хэдүүлээ жоохон хэсгээд. Улааныг нэг энэчнээс нь жоохон дараад өгчүүл. Миний бодлоор нэг гайгүй юм болоод явчих хэвээр. За. За одоо харж байгаа. Энэ хувцсны контраст одоо эхэлж байгаа харж байгаа. За ингээд одоо иймэрхүү байна. За одоо юу вэ гэвэл жоохон эффект. За тэгэл нэг сүртэй байрын юмнуудыг хэдүүлээ нэмж эхлэе. За тэгэхээр хэдүүлээ одоо энд юу байна гэдгийг сайхан харцгаая. Миний бодлоор ийшээ орох байх. За тэгээд юу байна энд? За миний одоо энд суулгасан нэг зарим нэг эффектүүд юм байна. За тэгэхээр өнгөний хэсэг болсон учраас хэдүүлээ шууд Ctrl Alt Shift E. Ctrl Alt гэж Alt Ctrl Shift E. За тэгээд хэдүүлээ энэчнээс миний бодлоор portrait хэрэггүй. Угаасаа царай нүдүүд дажгүй байна. За тэгээ Alien Skin Exposure 7 гэж үнэхээр нэг дажгүй одоо эффектийг олсон байгаа. За тэгээд энэ байна. Энэ бол одоо Alien Skin-ий хамгийн сүүлд гарсан хувилбар байгаа. За тэгээд жишээ нь энд хэдүүлээ хара цагаантай эвтэйхэн сонгож болно. Энэ бол ингээл шууд бараг үнэхээр дайжгүй зураг болж гарч байгаа. Гэхдээ хар цагаан дээр хэдүүлээ өсөн дээр нь сайн ажиллах хэрэгтэй учраас энийг бол нэг сонгохгүй байсан дээр баг. За тэгээд өшөө юу байна? Хэдүүлээ энэчнээс нэг дайжгүйг нь сонгоод авчвал бас дайжгүй байх. За тэгээд та нар наваг зарим хүмүүс хэлж ил байсан. Тэгээд юунда 3 одоо суулгасан блог нь ашиглаад байгаа юм бэ? Чаддгүй юм хааш ингээл нэг тиймэрхүү. Энэ бол тийм биш. Энэ бол энийг бол маш олон одоо мэрэгжлийн гэрэл зурагчд бол өндрөөр өрнөсөн одоо хэрэгсэл байгаа. Тийм учраас надад бол ерөөс хамаагүй. Яг л энэ ажил бол хангалттай одоо сайн болгож өгдөг учраас хэдүүлээ бас жоохон хурдан бас явсан дээр гэж бодож байна. За энд бол sharpen, focus point ер нь нэлээд гой эффектүүд бол энд байгаа. За нэг энэ олон эффектүүдээ салийн сонгох вэ гэдэг нь бас их толгой эргэмээр л дээ бас. За энэ vintage effect гэдэг энд нэг юм байна. Түлэн чинээс нэг эвтэйхэн гоё юм. Эвтэйхэн нэг өнгө уусгалтын эвтэйхэн өгчгөл юм сонгох хэрэгтэй. Та томоор харуул ерөөсөө. Өнгийн нэг айгүй гоё эвтэйхэн болгоод өгчих. Нэг би нэг хууч харж ирсэн тэгээд хаашаагаа оруулчих. За энд нэг bokeh гэдэг нэг юм байна. Гэхдээ хэдүүлээ энийг нь хэрэглэхгүй. Энэ нь болохоор бол ер нь текст тийм үү. За нэг тиймэрхүү юмд ер нь илүү гоё болсон байдаг. За харахгүй. Ер нь их байна да. Энд чи нэлээ их байна. За энийг нь сонгоцсон дээр гэж бодож байна. Apply. За ингээд хэдүүлээ бас арай дажгүй өвтэй боллоо. За гэхдээ би энийг бол яг энэ бүхэлд нь бол хэрэглэхгүй. Би энийг зөвхөн нэг баг зэрэг нэг жоохон багасгах хэлбэртэй. Нэг энэ хавцаа. Гэхдээ миний дээд талын энийг бол алаа ичлаа. Тийм учраас хэдүүлээ маска үсгээд за тэгээд брош аваад энэ хэсгийг хэдүүлээ шууд арилгасан дээр гэж бодож байна. Хамгийн гол нь нүүрний хэсэг дээр хэдүүлээ жоохон багасгаад өгч. За ингээд боллоо. Жоохон энэ хувцсан дээр бас жоохон явчих. За боллоо. За тэгээд одоо хэдүүлээ фокус эцгээе. За тэгэхээр фокус арийнхын яг фокуссан л байна. Гэхдээ би өшөө фокусдмаар байна. Тэрэнд л учир байгаа. За тэгээд Ctrl Alt Shift E уучлаарай. Буруу юм тарж байна. Ctrl Alt Shift E. За тэгээд би нэг Shift Lens Care гэдэг нэг юм эффект олсон. За тэгээд After Effects дээр байдаг нэг гоё юм нас. Тэгээд энэний юу н онцлогтой байна гэхээр одоо энэ фокусыг айгу зөв өгч байгаа юм л да. Яг энэ одоо гарны гэрэл төлөв эдрийн нөхөр. Хэрвээ яг Photoshop-ын өөрийнх нь одоо энэ lens effect дээр өгөх юм бол эдгээр нь алга болчихдог нэг сул талтай. Яг энэ одоо энэ бөөрөнхийн effect эдэргээл.
Тийм учраас би энийг ер нь хэрэглэх дуртай болоод байгаа л да. За тэгээ хэдүүлээ энэ дээр анхаарлаа төвлөрүүлнэ хамгийн гол нь. За миний бодлоор нэг энэ хавцаа бараг зүгээр юм шиг байна. За тэгээ энэ дээр бас нэг баг зэргийн жоохон тохиргоонуудыг нь жоохон оролдоод жоохон тийм болгол миний бодлоор гайгүй байх. За сая энэ фокуснуудаа гарч ирж байна. За хэдүүлээ энийг нэг жоохон сая энэ дээр лсэн шиг байна да. За тэгээд английн хэдүүлээ. За окей. За одоо хэдүүлээ энэ дэр маск үсгэе. Маск. За тэгээд энэ дотор нэг gradient tool гэдэг нэг юм байгаа. За тэгээ хараас цагаанараас харав гэдэг нэг фокус. За нэг энэ хүртэл юм шиг байна да. Энэ чинээс энэ хүртэл. За нэг энэ заавлаа. За тэгэхээр энийг ашиглавал яг энэ толгой хэсгээр нь л ороод байна л да. Гэхдээ хэдүүлээ зүгээр брошюр бас явчих болно. Энийг яг нэг 100% дээр тааруулж байгаа. За ингээ яг болж байна. За одоо хэдүүлээ усны хэсэг дээр нь жоохон ажиллая. Усыг яг жоохон оруулчвал бас зүгээр бас яг фокус гэдэг утгаараа. За тэгээд одоо энэ дээр мэдээж хэдүүлээ жоохон багасгаж өгөөд. Миний бодлоор нэлээд багасгах юм шиг байна. Жоохон энэ хэсгээр нь жоохон амьд болгож өгье. Арайх нь яг depth field focus явж байгаа юм шиг. За тэгээд нэг дахиад багасгаж. За одоо өмнө дараа. Зарж байгаа. Үнэхээр дажгүй гоё фокуст боллоо хэдүүлээ. За одоо жоохон гэрэл саг гэсэн гоё гэрлийн хэдүүлээ хийж өгцгөөе. За тэгэхээр өөрт нь бас гэрэл байгаа. Энэ дээр мэдээж хэдүүлээ нэг энэ гэрлийн бас жоохон ашиглавал бас зүгээр гэж бодож render lens flare уучлаар энд нэг дахиад нэг шинээр явахгүй бол за filter render за тэгээд lens gear за мэдээж энэ хвцаа хэдүүлээ нэг жоохон томсгоод миний бодлоор нэг 35 мм-ийн энэ бас зүгээр юм шиг байна. За тэгээ control U гэж дараад colorize юу гэж энэ ленс дээр нь болох вэ мэдээж те. Тэгвэл хэдүүлээ бас нэг өнгийн өөрчлөх нэрээ мэдээж асуудал гарч ирнэ. Тэгээд бас бодоагүй байсан гэдээ яг хэлсэн дээ. За тэгээд edit за нэг тусгаар болохоор edit fill хэдүүлээ хар дээр нь тааруулаад окей. За тэгээ мэдээж түрүүний ленз руу гарч жагаад окей. Screen control U colorize за тэгээ хэдүүлээ улбаршаар жоохон байгалийн өнгөрөө мэдээж жоохон оруулаад өгөх хэрэгтэй. За тэгээ баг зэрэг жоохон ийшээг нь жоохон томруулж нэг нь хвцаа. За ингээд одоо хэр амьд болж ирж байгаа харж байгаа. За тэгээд мэдээж жоохон нэг нүүрэн дээр нь жоохон гэрэлүүдээр нь жоохон нэмж өгвөл бас нэг болох байх. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ миний бодлоор mixer brush энийг ашиглаж гимгүү гэж бодож байна. Ер нь зүгээр. Вау. Арай их байна. За wet very wet dry гэнэ. Авш. Энэ дээр custom гэдэг нь явахгүй л. За энийг нь бас нэг нь хавцаа. Энийг нь хавцаа. Ер нь бүгд их баг дээр явах хэрэгтэй. Төлөө жоохон нүүр хамарны хэсгийг л жоохон жоохон. За.
За ингээд гэрлийн эффект боллоо. За тэгээд өшөө жоохон өшөө жоохон фантаси маягтай юм хийвэл энд бас нэг хит юм байгаа. Бас нэг хитэн бокэ. Миний бодлоор нэг энэ л зүгээр юм шиг байна. Нэг дажгүй нэг бокэц эффектүүд байгаа. Horizontal. Энэ хэвцээ л зүгээр баг. Screen. За ингэхэр нэг арай жоохон нэг амьд болж ирж байгаа харж байгаа. За тэгээд хэдүүлээ дахиад нэгийг бас үгүй. За хамгийн дайжгүй харагдсан гэсэн л авъя да. Энэ нэг жижигхэн бокеуд ард нь хэрэг болох бах. За яг энд тарж байна. За одоо мэдээж жоохон маск үсгээд энэ нүүрэн дээр байгаа хэдүүлээ аваад өгье. Нүүрэн дээр байгаа. Жоохон томруулчих. За үсэн дээр нэр нь байл бас зүгээр баг. Жоохон саяны нэг хэсэг. За боллоо. За одоо энэ дээр хэдүүлээ жоохон нэг арай л жоохон нэг тиймэрхүү байна. Тийм учраас blur Gaussian blur нэг жоохон нэмэгдэх гэж байна. Хэрвээ нэг ингээд тултал нэмэх юм бол алга болчихно. Тэгэл ердөө нэг үл яллаг нэг жоохон нэмж өгөх гэж байна. За инхээр илүү одоо бодит амьд болж ирсэж байна. За одоо ер нь ингээ бокэ ер нь ингээ болох бах миний бодлоор. За тэгээд миний одоо нэг жоохон light leaks. За хэдүүлээ light leaks-ийг өөр юм дээр өгье. Хэдүүлээ optical flares-ийн нэг жоохон гэрэлнээс жоохон миний бодлоор нэг энэ хавцаа нэг дайжгүй юм байгаа бас. Энд нэг их гоё гэрлээсэн. Тэр нь хаана вэ? Нэг нарны тусгалтай их төстэй нэг гэрлээсэн да. За энэ байна. Тэгвэл жоохон байгалийн тал руугаа явж байгаа учраас нэг сүртэй нэг anamorphic lens эдэртэй гэрлэх хэрэггүй бах. Би зөвхөн яг энэ нэг тусгалын нэг төрөлтэйг нь яг энэ одоо энэ тусаж байгаа энэ нэг юм байгаа харж байгаа. Энийг нь хэмж өгөөд Ctrl L гэж дараад энэ нэг жоохон зураач шиг гарцсан байгаа харж байгаа. Нэг энэ жоохон за нэг энэ хэвцээ юм да. За боллоо. За одоо нэг жоохон нэг жоохон нэг тийм soft гэрэл төлөөгүй. За тэгэхээр color dodge хэдүүлээ нэгээ dodge гэж нэрлэжээ. За тэгээд миний бодлоор нэг эндээс жоох улбар шар боронг бордоо нилээн харанг. За тэг брош авсан хэдүүлээ нилээн томсгоод жоохон нэмээд энэ арай хүчтэйчлээ бас. Миний бодлоор нэг дахиад жоохон дээшээс юм шиг байна. Авш шар өнгөний хурцсан арай хитрээд ах шиг байна бас. Эндээс нэг дахиад нэг жоохон энийг жоохон багсгаах юм. За одоо. За нэг өшөө жоохон томсгож жагаад нэг захаа зохиосон. За ингээд боллоо. Энийг нэг хэдүүлээ дахиад жоохон багсгачихъя. За одоо хэдүүлээ дахиад нэг нэмнэ. Энэ нь болохоор screen гээд. За энэ нь болохоор жоохон дотор төвөөсөн жоохон нэмж өгөх одоо юм байгаа. За тэгэхээр хараатгая. Энэс нь нэрвшилтэй. Жоохон нэг юм хэвцээ. Түлээ нэг скрин дээр нь тааруулах мартцсан юм чинь. За уучлаарай. Жоохон улбар шаардуу. Гэрлийн. За ингэхээр нэг төрлийн нэг soft маягтай нэг юм үсч харж байгаа.
За харж байгаа. Ингээд одоо яг гэрэл одоо жинхнээсээ тусч байна. За бокей болсон, гэрэл болсон. За ингээд одоо хэдүүлээ нэг ганц хоёрхан нэг юм хийгээд баг боллоо доо. За тэгээд exposure гэдэг нэг юм байгаа. Энд нэг арай зургийг нэг жоохон vintage хэлбэртэй болгохтой илүү сайн. Нэг иймэрхүү. За тэгээд нэг жоохон контрастын жоохон нэмээд өгч гаммаг нь тэгэхгүй бол арай л энийг нь арай жоохон баг. Арай жоохон нэг ингээд тэгээ жоохон контраст. За ингээд боллоо. За одоо Ctrl Alt Shift хийе. Эцсийнхаа хэсгийг хийцгээе. За тэгэхээр нэг Google-ийн одоо гаргасан энэ Nick Collection гэдэг нэг lag эффектүүд байгаа. За тэгэхээр хэвтүүлээ энийг хэрэгэлцгээе. За тэгэхээр миний хэрэгжилж исэн нэг контрастыг зохицуулагч гэдэг нэг юм байх хэвээр. За тэгэхээр би нүүрэн дээр нэг энэ нь. За хэвтүүлээ нүүрэн дээр тэгээд нүүрний контрастыг нэг эвтэйхэн зохицуулчих нэг юм хэрэгтэй надад. За saturation. Хэвтүүлээ энийг ингээд sector жоохон дахиад нэмж өгмөр юм шиг байна. Нэг энэ хвцаал нэг юм байх хэвээр байгаа юм л та уулна. За дахиад жоохон багсгаад үгүй. Яг нэг хувцас одоо гэх мэтийн зүйлүүдийн л эвтэйхэн зохицуулж өгөхөөр л одоо тэрийнхээ хэсэгт нь л одоо яг өнгийн зохицуулж өгөх л эффект одоо хэрэгсэл байгаа юм л та. Нэг дахиад жоохон. За энэ арай л хэтрүүлчихээ би. За нэг энэ хавцаа. За ингээд тэгэхээр одоо нэг арай жоохон дээр болно. За харж байгаа. Энэ дээр нэг гэрлэн тусаад. За тэгээд дахиад нэг Analytic FX Pro. За энэ нэг жоохон уншнаас хөөрхөн. Адил нэг аваа том хэрэгсэл учраас бас. За ингээд гараад ирлээ. За тэгэхээр би бас нэг жоохон ямар нэг юм нухчихтаас жоохон юу болчихдаг л да, чимээг болчихдаг л да. За тэгээд хэдүүлээ custom camera kit хэдүүлээ энийг хасъя. Бас энийг хасъя, энэ хэрэггүй, фильм type хэрэггүй. За тэгэхээр миний бодлоор хөшөө юу вэ? За болсон. За тэгэхээр bokeh гэж нэг юм байна. Энд. Гэхдээ хэдүүлээ bokeh нэмсэн учраас энэ дээр бол их одоо хэрэггүй гэж бодож байна. За тэгээд өсөөл lens distortion. За энэ нэг эвтэйхэн гоё болгоод өгчтэй. Гэхдээ энэ ихвчл нөгөө ямар нэг эффекттэй одоо текст эффекттэй илүү их нөлөөлдөг учраас илүү гоё. За энийг нь хэдүүлээ бас нэг жоохон ингээд нэг жоохон иймэрхүү сонголт байдалтай нэг ашиглаж болно. Гэхдээ энэ радиусын арай томор өгч байлаа. За ингээр гараад ирж харж байгаа. За тэгтээ энэ их онцш байнаас болохгүй байна. Миний бодлоор за би энийг ер нь их хэрэглэх дуртай л да. Lightly X-ийг. За одоо хэдүүлээ яг энд нь тохирсныг нь олъё да. За миний бодлоор dynamic дотор байна уугүй. Энэ хвцаал нэг нь байх хэвээр ямар ч байсан. За ер нь энэ их зүгээр байдаг. За нэг энэ чинээс яг нэг тохирхон. За энэ дайжгүй юм байна. Энэ яг гэрэл нь ингээд яг гоё ороод ирж байгаа нь ер нь их зүгээр дайжгүй харагдаж байна. За хэдүүлээ энэгээр хийчихье. За тэгээд хөшөө энд юу вэ? Хэдүүлээ нэг vignette гэдэг нэг байх хэвээр энэ. За тэгэхээр ер нь эцэс төгсгөлд нь ер нь энэ vignette-ийг ер нь нэмж өгч ивэл их зүгээр байдаг. Тэгээд
хэдүүлээ энэ талд нэмж өгөхгүй. Яг энэ гурван талд нь л нэмж өгнө. За гэх нэвцэлэхт болох бах. Окей. За ингээд боллоо доо. За. За тэгээд одоо бүгдийг групп хийгээд за тэг өмнө ямар байсан одоо ямар байсан үзье. За. За ингээд өнөөдөр хичээл та бүхэн таалагдсан байх. Дараа уулзлаа түр баяртай. Мөн яг одоо доорчин байгаа subscribe гэсэн төвчийг дараарай. Тэгэх юм бол та бүхэн бичлэгнээс хоцрохгүй байх болно. За тэгээд дараа уулзлаа түр баяртай.